За одоо би та нарт хичээлээ хийж байгаа шалгалтандаа бэлдэж байгаа явцсаа танилцуулъя заа юу. Тэгээ миний ус гоё жижигхэн болсон байгаа. Би хажууд нь ингэж гоё юм jazz дуу сонсоод ингэж хийж байгаа хгүй юу. Одоо тэрнийхээ хэсгээс нэг харж сонсуулъя заа. За. Тийм байна. Тэгээ би ингэж ер нь бол амар олон номноос харж хийж байгаа заа юу. Тэр нь юу вэ гэхээр одоо нэгдүгээр номоо танилцуулъя. Нэгдүгээр манай сургуулийн ерөнхийдөө яг бэлддэг хамгийн чухал ном бол энэ флегийн хойд байхгүй юу. Энд дээр болохоор бүх өвчний талаар бүр үнэхээр дэлгэрэнгүй тайлбарлчихсан байдаг ийм ном. Тэгээд энэ ном маань бас нэлээд зузаан заа юу. Хэд удаатай лээ. Ингээ 1500 600 удаатай заа юу. Тэгээд энэ болохоор 7 дахь хэвлэл юм байна лээ. Энэ номыг ашиглаж явдаг. За тэгэнгүүтээ энэ номыг дараа нь үзүүлнэ. Ийм номыг бас ашигладаг. Энэ болохоор Neurologie und Psychiatrie für Pflegeberufe гэж байгаа. Энэ болохоор яг ийм тархитай холбоотой өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй заасан яг тэрнтэй холбоотой ийм ном байгаа. Тэгээ флеге дээр нь илүү төвлөрж байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ нөгөө антомны юм яхаар болвол энэ байгаа энэ флеген гэдэг. Энэ болохоор яг хүний биеийн бүтэц мөтцтэй антомын талаар ном байгаа. Энэ ном ингээ ашиглаж байгаа. Тэгээд дөрөв дэх ном маань болохоор одоо энэ ном байгаа. Pflege Exam Compact гэдэг. Энэ номыг би болохоор саяхан шалгалт эхлэхээс өмнө нэг илүү 2 сарын өмнө худалдаж авсан 50 евроор Amazon дээрээс. Биш Amazon дээрээс биш юм байна. Юун дээрээс Талиагаас захиалж авсан юм байна. Өөр очиж авсан юм байна. Amazon-аас захиалах гэсэн чинь баруун 7 хоногийн дараа 8 хоногийн дараа ярина гэдэг. Тэгээ би яг тэр үедээ одоо л энэ ном би авахгүй байна гэж хагаад Талиагаас захиалсан чинь 1 хоногийн дараа ирсэнсэн. Тэгээ би Дортмунд Ятын төв орж очиж авсан. Exam Compact гэдэг ном маань болохоор заа юу. Яг одоо энэ флеге хойтой гэдэг саний зузаан ном байна шүү дээ. Энэ номны дээр байгаа бүх юмнуудыг ер нь ингээд базаад бичсэн заа юу. Бүх юмны одоо нэг эмгэгтгэл гэх юм уу бүр энэ флеге хойтой гэдэг энэ зузаан ном байгаа шүү дээ тий. Ийм зузаан ном. Энэ зузаан ном дээр ингээд бүгдийг ингээд бүр маш дэлгэрэнгүй бичсэн байдаг аахгүй юу. За ингээд нэг бүр амар дэлгэрэнгүй бичсэн юм бэ. Одоо нэг 10 өгүүлбэр энэ ном дээр байлаа гэж бодоход энэ ном дээр нэг 2 өгүүлбэр ч юм уу тэгээ байж идэг. Ер нь нэг юм нэгтгэсэн бадсан юм гээд амар заяа. Тэгээ би одоо төмөө гэдэг хичээл хийж байгаа байхгүй юу? Хорт тавтар гэдэг хичээл хийж гин. Тэгээд мэдээж хэрэг бүх юугаа эхлэхдээ сэдвээ эхлэхдээ ингэж явдаг би. Дефиницион. Яг тэр одоо өвчин чинь яг ямар өвчин те. За тэнгуүтээ эпидемиологи гэдэг. Яг Германд хичнээн хүмүүс энэ өвчнөр өвддөг. Тэгэхэд орчин насны хүмүүс өвддөг гэдгийг ингэ бичдэг заяа. Тэгээ эрэгтэй хүмүүсийг өвддөг юм, эмэгтэй хүмүүсийг өвддөг юм уу яа дий ингээд тэ тэрний хамлаар бичнэ. За тэнгуүтээ этиологи гэж байгаа. Одоо Krankheitsentstehung энэ өвчин чи яг яаж үүсдэг те? Яаж юунаас болж үүсдэг? Тэгээд уузаах нь яг гол энэ өвчнийг үүсгээд байгаа одоо юу юм? Уузаах нь юу юм? Уузаах нь гэдэг үг одоо монголоор болох хэрэгтэй байна. Уузаах нь шалтгаан нь одоо юу юм те? Яг энэ өвчнийг үүсгээд байгаа яг тийм шалтгаан нь одоо юу юм гэдгийг ингээд бичдэг заяа. За тэгэнгүүтээ дараа нь симптомыг нь бичдэг. Энэ өвчнөд хүмүүс ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг бичдэг. За тэгэнгүүтээ дараа нь диагностикийг нь бичдэг. За энэ өвчний тэгээд яаж одоо оншилдгийг те ямар унтаа зүхүнг үзлэгүүд хийгдэж болдгийг гэдгийг ингээ бичдэг заяа. Тэгэнгүүтээ дараа нь терапи буюу behandling руу ордог. За энэ өвчтөн хүн байлаа одоо ингээ ирлээ те ингээ яаж эмчилхийн те тэрний талаар ингээ бичдэг. Тэгэнгүүтээ дараа нь Folgen энэ төр гэдэг ямар нэгэн тийм Folgen компликацион энэ төр хам бол те тэрний талаар нь бас бичдэг. Одоо ингээ ямар нэгэн өвчин байлаа заяа. За жишээлбэл диабетес сахарны өвчин байлаа гэж бодъё. Сахарны өвчтөн хүн байлаа гэхэд тэр өвчнөөс үүдээр ингээ ямар тэр өвчнөөс үр дагавартай өөр өвчнгүүд ямар өвчнгүүд байгаа те ямар үр дагавар юу нүүсхийн гэдгийг би ингээ бас бичдэг заяа. Тэр нь болохоор Folgen компликацион гэж байгаа. Одоо тэр диабетес өвчтэй хүмүүс ч амар олон тийм дагавар өвчнгүүдтэй шүү дээ. Нөгөө судаснд дандаа их сахар байсаар хагаад судасныхан системд өөрчлөлт ороод тэр нэг явандаа нүд рүү нь очиод нүдэнд нь их даралт маралт ирээд ингээ хараагүй болох аюултай. Тэнгүүдээ диабетес тэр хараагүй болох аюултай тийм нүдний судасны өвчин нь болохоор диабетес ретинопати гэж нэрлэдэг заяа. Тэгээд диабетес фус синдром гэж нэрлэдэг. Диабетес өвчтөн хүмүүс чинь нөгөө захын мэдрэлийн юунууд нь айхтар сайн тэрийг мэдрэхэ болчихдог байхгүй юу? Захын мэдрэлийн одоо юунуудаа золгоо захын мэдрэлийн эсүүдийг ч юм уу те тэрийг одоо мэдрэхэ болчихдог байхгүй юу? Ялангуяа хүл мөлнийхөө ч юм уу те. Тэгээ тэрийг ямар нэгэн төч ингээд зөгчлөө. Тэгэнгүүт
нөгөө цогсон ингээ мэдрэхгүй юм чинь тэнд болсон шархаа анзаарахгүй. Тэгээ шархан ингээ идэрхгүй явсаар агаад хөлөө тайруулах ч юм уу тиймэрхүү асуудал амар гардаг. Тэгээд тэрийг болохоор диабетиш фүү синдром гэж фүү синдром гэж нэрлэж байгаа заяа. За тэгэнгүүтээ диабетиш нойропати гэж нэрлэдэг бас. Одоо нөгөө юунаас болоод тэр нөгөө байнгын өндөр сахартай цуснд бахан өндөр сахартай байсаар агаад тэрнээс болоод тэр нөгөө мэдрэлийн системүүд мэдрэлийн эсүүд нөгөө амар сайн мэдрэхэ болчихсон. Тэг ингээд одоо байнгын гэж доголж моолж явдаг ч юм уу нэг тийм ер нь тийм мэдрэх асуудал төрөө тийм мэдрэх сонирн болчдөг заяа. За тэнгуүдээ дараа нь макроангиопати гэж байгаа. Энэ яадаг вэ гэхээр одоо зүрхтэй холбоотой өвчнгүүд гэсэн үг. Herz insufficient зүрхний одоо тийм дутагдaltaй болж байна. Эсвэл ингээ байнга өндөр даралттай байна ч юм уу тэгээд тийм асуудлуудаас үйлж болно. Тэнгүүдээ микроангиопати гэдээ бас тийм асуудлууд үүсч болдог. Тэгээд тухайн буус үүсэх эрсдэл нь их мэх ч юм уу тэрнээс болж лүнгэн эмболи болоод тэр лүнгэн эмболын тархи руу яваад тархи хүчил төрөгчийн дутагдалд ороод шлаг ганцаал болох боломжтой ч юм уу тиймэрхүү ингээд амар гарах өвчнөхтэй тэгээд хэрвээ ингээд инсулина тарихтаа яг тунгийн ингээд тааруулж тарихгүй бол нэг бол цаахар нэгтэн нэг бол сахар нь буурна гэж зөндөө олон тийм өвчнүүд байгаа байхгүй юу тэр миний талаар ингээд бичдэг заяа. За тэгээд тэрнийхээ дараа психошофолн гэж бичдэг. Энэ ингээд ямар нэг юм хронишо өвчтөн хүмүүс байгаа шүү дээ. Ийм урт удаан хугацаанд байгаа өвчтөн хүмүүс ингээд бүгд ийм сэтгэл санааны хувьд бас ямар нэгэн өвчин ингээд өвчнөд байдаг заяа. Одоо депресстэй байдаг ч юм уу ингээд бүр амар тийм айдастай байдаг ч юм уу тэгээд тэрнээс бол ингээд гэрээс гарах болцсон ч юм уу яа тэгэхээр за би ингээд гарчих юм бол одоо тийм надад тохиолдож магадгүй тэгчих магадгүй гэд айдсаас болоод ингээд өөрийгөө тусгаарлаад ингээд хүнтэй харьцахгүй байна гэдэг чинь депресс үүсэх ямар нэгэн бас юу шүү дээ депресс үүсэх гол бас хүчин зүйл шүү дээ тэгээд иймэрхүү янзаар би бол ингээд хөтлж явдаг заяа юу да шалгалтын бэлтгэл ажлыг тэгвээсээ превенцон гэж хэлсэн үү хэлсэн энэ өвчнөөс яаж сэргийлэх мэргүүлэхгүй гэд тэгээд тэр хүнд ямар зөвлөгөө мөлгөө өгч болох гэдгийг бас ингээд бичих хэрэгтэй байдаг. Тийм байна тийм миний хэрэглэж байгаа номнууд 1 2 3 4 ном тэгэнгүүтээ хичээл дээр ашиглаж ийсэн одоо юунод байгаа байхгүй юу? Тийм материал цэцраад ийм хүмүүст бас ашиглаж байна. Тийм л энэ. Тэгээд энэчнээс бас нэг сургуулийнхаа клауд гэх манайх өөрсдөө клауд таахгүй юу? Тэнчэнээсээ орж нөгөө багш нарынхаа явуулж исэн презентацуудыг харж байгаа. Тэгээ хажуугаар нь Google-ээс харна. Тэгээ хажуугаар нь ChatGPT-гээс бас асууна. Бүр ингээд үнэхээр ойлгохгүй бол жишээ нь өчтөр би ингээд тархины талаар үзэж байгаа хгүй юу? Ингээд тархи амар олон функционтой тэгээд амар олон хэсэгт хуваарлагдаж хуваарлагдсан ингээд тэрийг ойлгохын тулд би эхлээд номоо уншиж байгаа. За тэгээ номноос ингээд нэлээд жоохон төвөгтэй болоод ирэнгүүт нь ChatGPT-гээс асууж байгаа. Тэгээ ChatGPT-г уншсныхаа дараа орой унтахаас өмнө YouTube-ээс нэг бичлэг үзэж байгаа заяа. Тийм байна. Тэгээ шалгалтын бэлтгэл ерөнхийдөө ийм л явж байна да. Би тэгээд шалгалтаа дууссныхаа дараа гоё Facebook дээр ингээд герман хэлээ хамтдаа сайжруулцгаая ч юм уу. Тэгээ тийм групп нэ гэж бодлоо. Дөнгөж хичээл хийж явж байхдаа тэгээд та нарт өөртөө гоё хичээлийн тэмдэглэлийг бас тэр групп дээр оруулаад та нарын асуух асуулт байвал тэрэнд гоё хариулаа гэж юу бодлоо. Айгуу сайхан санаа байна. Тэгээд ингээд бас сурж байгаа хүмүүсд хэрэг болж магадгүй шүү дээ. Шалгалтандаа бэлтгэтэн. Тэгээд би бас өөр нэг бичлэгэн дээр ярьсан байгаа. Тэр бичлэг энэс өөр тусдаа бичлэг болж орох байхаа. Би нөгөө юм Musta Clausua буюу одоо загвар шалгалт олсон баггүй юу? Тэгээд тэр шалгалтаа бас та нарт ингээд үзүүлээд хэрвээ та нарыг хүсэх юм бол хамтдаа ингээд орчуулад за яг шалгалтын дээр ийм ирдэг юм байна шүү гэдгийг ингээд харуулад явбал бас зүгээр юм болов гэж бодсон. Яг ийм одоо манай шрифтлийнхээ буюу одоо бичгийн шалгалт чинь 3 өдөр явагдах байхгүй юу? 3 дахь, 4 дахь, 5 дахь өдөр гэж явагдана. Тэгээд нэг шалгалт нь 2 цаг үргэлжилнэ. Тэгээд нэг шалгалтын дээр одоо 3 өдрийн шалгалтын дээр ийм сэдв ирнэ. Нэг нь болохоор lang Zeitpflege одоо 3 өөр ийм сеттингд байгаа өвчтөнгүүд гэсэн үг. Нэг нь болохоор нэг юм Altenheim-д ч юм уу те удаан хугацааны ярьцлаганд байгаа хүн, нэг нь болохоор ambulante Pflege'д байгаа хүн, нэг нь болохоор acute Versorgung буюу одоо яаралтай тусламж хэрэгтэй байгаа ийм хүн гэсэн юм 3 өдрөөр хуваалцаад ингэ ирчих юм бэлээ. Тэгээд нэг нь ингээ хөвгшин хүн байна, нэг нь ингээ хүүхэд байна, нэг нь ингээ зүгээр энгийн хүн байна гэсэн. Тэгээд өвчнүүд нь болохоор
ямар өвчин байх нь бол мэдэхгүй байгаа. Хөгшин өндөр бол мэдээж тий деменц, диабетес энэ төргээд ирэх явах гэж бодож байгаа. Хүүхэд дээр бол бидний бодож байгаа бас диабетес тип 1 буюу диабетес 1-р төрөл нэрчтэй тэр ирж магадгүй байх. Тэгээ хүүхдийн нөгөө тархалтай холбоотой бас ирж магадгүй байх гэж бодоод байгаа. Тэгээд нөгөө акут дээр нэстэ юу их мэдэхгүй байна. Тааж мэрдэг зүн. Тэр хөгшин хүмүүсийн өвчин дээр бас юу бас ирж магадгүй байх. Шлаганфал буюу цус арал тас ирж магадгүй байх гэж бодож байгаа. Тэгээ одоо өнөөдөр хагас өдөр 3 өдөр л энэ да. Шалгалтаа нэг сайхан хүч юм бол бүр. Сайхан болох гэдэг шүү нэ да. Окей. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Бэлтэй. Юу нэ да. За тэгэхээр би одоо ингэ шалгалтандаа бэлдээ сууж байгаа байхгүй юу? Тэгээд шлаганфал цус харалт гэсэн сэдвийг одоо ингэ давтаа сууж байгаа байхгүй юу? Тэгээд өмнө хийжсэн нэг юм зузаан дадлагын ажил байгаа байхгүй юу? Одоо энийг ингэ багш нартаа хураалгаж өгөхтэйсэн байхгүй юу? Тэгээд тэрийг би ингэ уншиж сууж байгаа байхгүй юу? Тэг би энэ ингэ бичиж байхдаа амар алдаа гаргачих ингэж үг үсгийн заяо. Депрессион гэж бичиж жагаад П-ийн оронд О усыг бичсэн жаах шиг заяо. Тэгсэн ингэ А маусыг алдаа бичсэн. Тэгээд энэ нь бас ингээд нэг бодлын зүгээр. Ягаад тэгэхээр манай багш нар ингээд ChatGPT ашиглаад ч юм уу те Google ашиглаад бүх юм ингээд хуулаа биччихээр тэрийг ингээд мэдээ тэгээд оноо ингээд часаж өгдөг байхгүй юу. Тэгээд манай ингээд нэг хүүхэд бүр ChatGPT ашиглаж бүх даалгавраа хийгээд тэр нь баригдаад тэгээд Abmanung гэдээ авсан. Дахиж ингэж юу ах юм бол ингэж даалгавраа хийх юм бол сургуулаас ингээд хасагдана шүү. Одоо энэ ингээд анхаарах шүү гэдэг хүссэн байхгүй юу. Тэгээд би яг тэрийг сонсоод ингээ амар баярлалаа байхгүй. Би ингээд бүх юмыг өөрөө ингээ биччихэж амар чижилдэг болохоор яг ингээ бүгдийг өөрөө яагаад ингэж бичдэг байхгүй юу. Тэрийгээр ингээ ChatGPT ашиглаж байгаа ч гэсэндээ ингээ ChatGPT-гээс ер нь ингээ нэг юм санаа авах тий за ерөнхий юм байна гэдгийг өөрөө эхэлж ойлгоод тэгээд үлдсэн бүх юмаа бүгдийг ингээ гараараа бичдэг байхгүй юу. Тэгээд тэр манаас ингээ амар үр дүнтэйс юм шиг байна. Ингээ намайг шалгасан багш үүрэг юм дэ. Үг үсгнийх нь алдаа болгон дээр ингээ юу атсан за. Доор ингээ зурцсан заяа. Түрүүн би аль хуудсан дээр харваа. Энэ минь дээр. Ята активиерend гэж бичиж байгаа нэг эмийг нь хаяачсан байгаа байхгүй юу? Энэ миний чинь ингээд яг ингээд уншиж байгаа хүн хараад энэ хүн яг өөрөө хийсэн байна даа гэж бодно шүү дээ тий. Нэгэн бодлоо ингээд би энийг өөрөө сайн шалгаж хараагүй миний ингээд жоохон тэнийг алдаач гисэн дээ. Яг энэ хүнийг уншсан хүн бол энэ хүн яг бүр үнэхээр өөрөө хийсэн байна гэж бодсон байхтаа гэж би бодлоо. Тэгвэл уусаа ингээд тэ гадаад гээл бүгдийг ингээд бүх юмнаас ингээд хуулаад байж болохгүй шүү дээ амар хэцүү шүү дээ. Тийм болохоор бас айтайхан байна. Энийг харсан чинь бас дэжгүй юм хийж ижээ гэж. Тэг ингээд ди дас нөгөө нэг юунууд байгаа шүү дээ. Артиклнууд байгаа шүү дээ. Тэднэр дээр бас ингээд амар алдаа гаргацсан заяо. Тэнгүүдээ би нөгөө юг байхгүй юу? Word байхгүй юу? Тэгээд энийг юун дээр хийжсэн? Google-ийн нөгөө документ дээр онлайнаар орж хийдэг Word гэдэг шүү дээ. Тэрүүгээр хийжсэн байхгүй юу? Тэгэл яг ингээл намайг багш руу явуулахад амар гоё л харагдсан байхгүй юу? Би ингээл яг за энэ юм уу ингээл алдаагүй тэгээ одоо мөрний займаа тэр нь айгуу гоё харж байгаа найтайхан байна мэн гэж явуулаад тэгээ дараа нь нэг би сургууль дээр очиж хэвлсэн байхгүй юу? Хэвлчээд өгтөө нөгөө нэг анзаараагүй шалгаагүй өгсөн байхгүй юу? За угаасаа яг миний компьютер дээр харагдчихсан шиг л байх гэж удаад өгсөн чинь яг тэр хэвлсэн үе заяа одоо энэ миний хардаа. Энэ өгнөл ингээд нөгөө талын утсан дээр байх хэрэгтэй байхгүй юу? Тэсэн чинь ингээд доор ингээд үлдсэн за энэ минь ч гэсэн ингээд амар тэнийг алдаа байхгүй юу? Одоо багш хараад энэ одоо энийг янзалж мэддэг юм уу гэж бодсон шүү дээ. Би уг нь бол ингээд компьютер дээр амар сайн харж засч янзлал тэгэл явуулдлаа сургууль дээр очиж хэвлсэн чинь юм гарцсан байхгүй юу? Одоо энэ минь тэ энэ 11 дэх асуулт энэ фигээ гэлэгцэн энэ одоо доор энэ юу юм би тийм 8 тэнэг байгаадсан юм. Шалгалт өглөө яана гэж хаана очиж үсээ дулгаана гэж л бодож байна да. Өөр нэг тийм үзүүлчгээр алдаа малтай байна. Энэ юу хийжсэн юм чинь зүгээр юм байна шүү дээ. Дараа нь одоо энэ дээр ингээ хардаа. Одоо энэ дээр буруу артикл авцсан байхгүй юу? Одоо буруу препозицион авцсан байхгүй юу? Schlaganfall auf die Lebensqualität. Энэ дээр auf биш für гэж авах хэрэгтэй байсан юм байна л та. Тэгээ нэг манай багш засаад надад ингээ für гэж бичиж өгсөн байгаа байхгүй юу? Өөр юм. Тэгээд тийм л энэ одоо өнөөдөр 5 дахь өдөр дараагийн 7 3 дахь өдөр 4 дахь өдөр 5 дахь өдөр бичгийн шалгалттай. Тэгээд би ингээл үсээ дэлбэрсэн ингээл сууж ин да. Йоо. Тиймгээд хажуугаар нэг спорт явж чадахгүй заяа. Хичээл хийх хэрэгтэй болохоор
тэрэндээ бас ингээ амар санаа зовж байгаа. Гэхдээ ингээ шалгалтандаа тэнцчих юм бол тэр маань ингээ үнэхээр амар том юм л да. Тэгээд тийм байна. Тэгээ сая өөрийнхөө хуучин зургуудыг сая паузагаар үзэж сууж хагаад юуг харлаа. Богиностэйсэн зураг харлаа. Тэгвэл төсөө тариулмаа санагдлаа. Тэгэхээр энэ урт тусыг одоо яндалж чадахгүй, яаж чадахгүй, задгаад тавьж чадахгүй ингэж байж хахаар тайруулт юм билүү гэж бодож байна. Тэг маргааш үсчих штэ цаг авцсан. Минус юм байна штэ. Үсгийн харахад гоё юм шиг тий. Тэг бүгд ажил дээр энийг ингээд задгаад тавьж болохгүй байхгүй юу? Тэгээд үзүүрэн чигсээр ингээд салаалцсан байгаа. Тийм болохоор би ингээд яг нэг 3 жилийн өмнө тарилжсэн шиг юм болгоо тарилжсан билүү гэж бодож байгаа байхгүй. Тэгээд чоолко нөгөө ургуулж байгаа болохоор яг явах учраа болохгүйгаа энэ чоолко нэг айтайхан нийлүүлж байгаа нэг юм уусгалт мосгалтайгаар ингэж тайруулт юм билүү гэж бодоол энэ тийм маргааш ямар ч 9 цаг авцсан. Тэгэл өсчихчдэг ярина да. Тайруулмаар байгаа зураг хадгалаад авцаагаа. За хичээ би ингэж тайруулмаар байна. Тэгээд танд өөр ямар нэгэн санаа байна уу? Яах уу? Миний өсч ингэ амар өртгөө. Тэгээд хатгаараас ингэ нэлийн арзаамтах гэж жоохон ярилцаж агаад тайруулчлаас угааж муугааж янзалж ярих гэсэн амар юм болов гэж бодож байна. Гэхдээ би дараа нь харамсах болов. Харамсалах л та тий. За. Окей. Тэгээд шалгалтаа сайн өгсөн үгүйгээ бичний араас оруулах уу, урталт нь оруулна. За. Окей. Тэгээд нэг юм хэлье гэж бодлоо. Ингээд анзаараад тахаар заяо. Хэдий ингээд бид нэг гадаадууд ч гэсэндээ ингээд герман хэл амар хэцүү, герман хэлээр сурахад хэцүү, ойлгоход хэцүү байгаа ч гэсэндээ тий ингээд тийм хичээж байгаа гэдгийг ингээд хүн ингээд амар харуулах хэрэгтэй заяо. Тэгээ юм болгоныг ингээд хэл рүүгээ бас ингээд чихээд авах хэрэггүй. Чи ямар нэг юм чадахгүй байлаа гэхэд тэрийг ингээд хэл рүүгээ ерөөс чихээд авах хэрэггүй. Чи ингээд амар олондлогоо ингээд гаргаад тий хүмүүст ингээд хичээж байгаа шүү гэдгийг үзүүлэх хэрэгтэй заяо. Тэггүй бол нөгөө манай ингээд чи хоёрхан гадаад хүүхдүүд гэсэн шүү дээ тий. Нэг нь болохоор манай нөгөө алчууртай найз, тэгээ нэг нь болохоор би байхгүй юу. Тэгээ сая ингээд сүүлд сургууль эхлээд сая нэг өдөр эхэлсэн байхгүй юу. Эхлээд ингээд дадлагын шалгалт яаж өгсөн, дадлагын нэрээс энэ тэр талаар ярьсан чинь манай тэр найз маань ярихтаа ингээд ер нь бол жоохон хэцүү байсан. Яагаад гэвэл би ингээд мэдээж хэрэг герман хэлтэй хүн биш энэ тэрийг ингээд жоохон ингээд хэлдэг байхгүй юу. Тэр надад ингээд амар сонир санагдсан. Уус чи хэрэггүй чиний ингээд хүсээд өөрөө хийж байгаа шүү дээ. Тэгэхэд чиний одоо тэр герман хэлтэй байна уу хэлэхгүй байна уу одоо тийм амар том проблем биш шүү дээ. Чи ингэж чадах хэмжээгээр л өөрөө хийсэн. Тэгээд чиний ингээд их хэлтэй хүн биш гэдгийг чинь энэ хүмүүс ч мэдж байгаа, бүгдөрөөж мэдж байгаа. Тэгэл янгууд надад амар сонь санагд. Манай тэрнээс тэрийгээ бүр ингээд амар олон байн хэлдэг заяо. Тэр нь ингээд надаар жоохон бас ядаргаатай байдаг. Тэгээд бас юугаа ингээд одоо тий ямар нэгэн асуудал гарах юм бол тэрийг ингээд шууд намайг гадаад болохоор гэдэг рүү ингээд чихээс ер нь л дэмий заяо. Яг нь үнэхээр тийм үйл явдлууд тийм ситуацион гарах нөхцлүүд байгаа л да. Тэгтээ бүх юмыг тэгж намайг гадаад болохоор тэгсэн миксэн гэж чихээд байх амар тэнийг заяо. Манай тэр найзаас ер нь бол дандаа их гээд идэг. Намайг ингээд толгойн алчуртай болохоор л ингэж юм тэгж юм гэдэг ч юм уу тиймхүү юм ер нь жоохон ажиглаад байдаг. Тэгээд өөр бас ингээ гадаад зарим хүмүүсийг харахад ч гэсэн бас тэгж санагдаад байдаг. Тэгээд миний бодлоор угаасаа за би одоо Монголд байлаа. Тэгээ Монголд би ингээ ажиллаж илаа. Тэнгүүд ингээ нэг гадаад хүн хүрээд ирлээ. Би ингээ угаасаа мэдэн штэ. За энэ гадаад хүн хүний нутгийн хэл дээр энд ингээд ажиллах гад үзэж байна. За энэ хүний хэл нь угаасаа төгс биш юм чинь би энийг жоохон ойлгоё гэж угаасаа хүн бол бодох бах те. Тэрнээс биш за би энийг хэвээр хэлгүүгээр нь л далимдуулаад доош нь хийгээд авах юм ч юм уу тий. Тэгээд ах шаардлага угаасаа байхгүй гэж бодож байна. Гэтэ өөрөөр боддог энийг ингээд энийгээр нь доош нь хийж бичиж бодож байгаа хүн бас байдаг л хальта тий. Гэтэ зүгээр л энийг хэлмээр санагдлаа. Та нарт бас тиймхүү тохиолдлууд ч юм уу тийм туршлага байдаг уу? Байвал хичээрээ за. Тийм байна даа. Йоо энэ үсийн нэр яа дөө. Мэдгүй. Оо нэр би юу яасан? Шалгалтны юу? Муста клаузуа гэд байдаг байхгүй юу одоо? Загвар шалгалт гэх юм уу? Тим шалгалт олсон. Одоо 2021 онд яг энэ загвар шалгалтаар хүмүүсээ шалгалт авч ирсэн юм шиг байгаа. Тэгээ ер нь бол иймэрхүү асуултууд ирнэ. Тэгээд иймэрхүү файл beispiel ирнэ. Энтергээд тэгээд тийм хүмүүс байгаа байхгүй юу? Манай шалгалт чи ер нь бол юу байх юм? 3 өдөр үргэлжлэн тий 3 4 5 өдөр нэг шалгалт нь 2 цаг үргэлжлэн. Тэгээд энэ нь болохоор нэг 10-аас 12 асуулттай байна гэсэн. Тэгээ нийтдээ нэг шалгалтнаас хүн 100 хоног авах хэвээр. Тэрнээс 50 хоног нь авсан байх юм бол
тэнцэн гэсэн. Ер нь бол нэг 4.3 оноо авчих юм бол ер нь бол тэнцэн гэсэн заяа. Тэгээд тэр нь болохоор тэр 100 оноос 50-ыг нь авчих юм бол ингээд ер нь бол тэнцчин гэсэн. Тэгээд бүх шалгалтын дээр нэг юм фал beispiel юм. Тэр нь юу вэ гэхээр одоо юу гэх юм бэ? Фал beispiel гэхээр одоо нэг юм нэг хуудас гарын юм юу ирдэг байхгүй юу? Одоо фал beispiel кейс тийм кейс ирэн заяа. Одоо нэг юм 83 настай нэг юм эмээ байлаа. Тэр тэрнтэйг ингээ байдаг ийм өвчтэй. Тэрсэн чи ийм асуудал гарсан. Тэгээд ингээ эмнэлэг дээр очсон. Тэгээд ийм үйлчлэгээ авсан. За ийм байна ингээ тэр өвчний одоо байгаа асуудлын талаар ингээ бичсэн заяа. Тэгээд тэрний дагуу ер нь бол ингээ ажиллах хэрэгтэй. Баггүй юу? Тэгээд тэрний дагуу ингээ 10-аас 12 асуултууд ирнэ. Яг тийм юмтай би тийм загвар шалгалтын материал олсон. Хэрэг та нар тэрийг үзхийг хүсчихвэл тэг над руу бичээрэй. Би та нарт имэйл явуулах болно. Тэгээ хэрвээ бүр хүсэх юм бол тэг би тэр шалгалтын одоо загварыг ингээд эхнээс нь авахудаад уншаад тэгээд асуултнуудыг гоё бас уншиж өгөө. Тэг хамтдаа ажиллаад ч юм уу тэгж явж болж байна. Шалгалтынхаа дараа. Тэг та нар хэрвээ сонирхож байгаа юм бол бас гоё лайк дараарай. Бэлтээ.